Хэрвээ та өөрийгөө бусадтай харьцуулдаг бол битгий. Энэ бичлэг дуусна үзээрэй. Та бизнес эрхлэгч, сурагч, улс төрийн хүн, ямар нэгэн хүн байж магадгүй бичлэг үзэж байгаа. Ямар нэгэн байдлаар та өөрийгөө бусадтай харьцуулдаг. Instagram руу орлоо, Facebook руу орлоо. Та л аягүй суугаад яваад байгаа юм шиг, бусад хүмүүс танаас илүү яваад байгаа юм шиг те. Хүн болгон танаас гоё машинтай, хүн болгон танаас их мөнгө олоод, хүн болгон аз жаргалтай байгаад байгаа юм шиг. Тийм нөхцөл байдалтай байгаа болвол яг энэ мэдрэмж хэрвээ танд байдаг болвол энэ бичлэгийг дуусна үзээрэй. Өнөөдөр би энэ харьцуулт буюу comparison гэдэг сэдвийн тухай ярих гэж байна. Тэгэхээр энэ нэг юм мэдрэмж юу нь бол хүн тодорхой төвшөнд байдаг. Одоо энийг мэдэрч байгаа хүн гэвэл одоо бас худлаа ярьж байгаа хүн болох бах. Яг өнөөдөр би энэ сэдвийг ярихаар шийдсэн бай гэхээр маш олон хүмүүс энэ харьцуулт гэдэг сэдвээс болоод өөрийгөө бусадтай харьцуулснаас болоод аман дээрээс нь өөрийгөө яг бүдэн үн цэнийг гэм өөрийнхөө бүрэн ур чадварыг мэдрээгүйгээс болоод өөрийгөө дотогшоо өнгийгүйгээс болоод маш их боломжуудыг одоо алддаг, мөн дээрээс нь айгүйх аз жаргалгүй амьдардаг байгааг анзаараад энэ талаар би бас бичлэг хийгэж бодсон юм. Яагаад тэгэхээр надад бас айгүй иймэрхүү тохиолдоод тэгээд энэ талаас бас би хуваалц хийж бодлоо. Тэгээд эхэлцгээе. Миний айгүй сонь дуртай болсон ишлэл гэх юм бол ямар ишлэл байдаг вэ гэхээр grass is always greener on the other side гэдэг үг. Өвс үргэлж нөгөө талтай илүү ногоон харагддаг гэж. Юу гэсэн үг вэ гэхээр хүн одоо байгаа зэгээсээ үргэлж гой зүйлийг харахаас илүүтэйгээр хүн байхгүй зүйлээ илүү их санагалцдаг гэдэг энэ үг байгаад байгаа. Одоо жишээ нь би бизнестэй болвол би магадгүй зүгээр л хаяа хүн надад ажил өгөөд ингээ байж ямарч юм шиг те. Эсвэл магадгүй би ажил хийдэг байлаа гэж би өөрийн гэсэн эрхчлөлтэй баймарч юм шиг. Би мөнгөтэй орчлоо гэж одоо мөнгөө яах вэ ч мөнгөний араас орж ирэх маш их одоо хариуцлага дарамтууд ч юм уу. Мөнгөгүй болчингууд мөнгөтэй болъё гэдэг ч юм уу та. Гадаадд очингууд Монголыгоо санаад Монголдоо очингууд гадаад руу явмарч юм шиг гэх мэтчлээ энэ хэдэж дуустдаггүй гэж. Тэгээд харьцуулт гэдэг юм юунаас аягүй сонио үүсдэг юм бэ гэхээр хүн хин нэгний амьдрал дээр өөрийнхөө цаг хугацаа зарцуулаад ирэхээ буюу энерги зүүлээд ирэхээр харьцуулт гэдэг зүйл үүсдэг юм бэл. Өөрийгөө харьцуулаад ирэхээр. Аягүй сонирхолтой нь би өөрөө сая ингээд Европоор явж байгаад Монголд ирлээ. Тэгээ ингээд Монголд ирээд хэсэг 2 сар одоо ингээд ажиллаад энэ хавар те Монголдоо цаг хөдөөгаад яваад явжингууд одоо яагаад ч юм би нэг юм машинтай хүнтэй өөрийгөө харьцуулаад болдгоо. Цаанаас би юу яагаад машин гүн бол гэдэг ч юм уу те. Тэр нэг залуу байгаа байхгүй. Одоо нэг G класстай залуу байгаа. Тэгвэл би яагаад ч юм уян зуулаануудаас дүү юм байна. Надаас G класстай юм. Ямар мундаг юм бэ? Би муу юм байна гэдэг би нэг сонирн бодол одоо орцсон явжсан байхгүй. Тэг би гайхаад амар сонин ингээл тэнгууд ингээ юу ч хийсэн ингээл нэг юм те нэг юм ерөөсөө юу ч хүрхгүй байгаа юм шиг ингээл нэг юу ч хийсэн ингээл ерөөсөө юу ч хийхгүй байгаа юм шиг нэг юм олигтой юм чадахгүй байгаа юм шиг ингээл бүр нэг сонирн болоод тэг би өөрөөс асуудаг байхгүй. Би юу нь яагаад машинтай болох гээд байгаа вэ гэж өөрөөс асууж байгаа. Яг бүр ингээд тулаад. Тэгсэн чинь ингээд за би машинтай боллооч 7 хоногийн бараг 5 өдөр унахгүй юм байна. Дээрээс нь би Монголд бараг бүтэн жил за нэг бараг 8-9 сард нь бараг Монголд байдаггүй юм байна. За тэгээд дээрээс нь ингээд бензин олдохгүй юм байна. Окей. Тэгээд би яг унж яг яах гээд байгаа вэ гэж бодонгууд асуултыг нь хариулт гарч иж байгаа байхгүй. Энэ яг үнэндээ миний хүссэн зүйл биш юм байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр manufactured dream буюу нийгмийн компаниудын үүсгэсэн тэр мөрөөдөл үүсгэсэн тэр нэг юм худал хуурмагч юм уу нэг юм байвал бид нар гоё гэдэг тэр юм би хууртагдсан байгааг анзаарсан байхгүй. Яг хуу гоё машин гоё тий гоё. Гэхдээ би тэрийг дотроос хүсэхгүй байгаа байхгүй. Би тэрийг миний хүсэж байгаа зүйл төр биш байгаад байгаа. Биш байсан байгаа байхгүй. А гэтэл manufactured dream буюу яг үнэхээр миний өгөл миний хүсэж байгаа юм биш байхад хүчээр хүснэг хүсэх ёстой ч юм шиг. Яг би математиктай муу ангууд нам хүчээр математик хийх гээд байгаатай адилхан. Тим юм болоод байгаа байхгүй. Тэгээ би өөрийгөө анзаараад за ямар ч хэрэггүй юм биш үү? Ингээ ямар ч шаардлагагүй юм биш үү? Гэд энийг юмнаас гарч ирж байгаа байхгүй. Тэгээд би найзснаас асууж байгаа. Би яг энэ талаар ярьж байгаа байхгүй. Ингэдэм байна нэ гэсэн чинь эмэгтэй хүнд бас одоо иймэрхүү одоо харьцуултад айгүйх бас байдаг юм байна шүү дээ. Одоо юм би амар сонин цаагцсан энэ эмэгтэйнээс илүү хөөрхөндөө гэдэг ч юм. Энэ эмэгтэй надаас илүү хөөрхөн, энэ эмэгтэйнээс илүү одоо cute тэг хүрдэм гэдэг ч юм уу. Тэгээ тэр асуултад амар сонин цаагцсан байхгүй. Яагаад тэгэхээр хөөрхөн гэдгийг яг хэн тодорхойлоод байгаа. Яг тэрний нэг тодорхойлтыг нэг хин. Яг хин тим ингээд гарын үсэг бичиг зураад ингээд за энэ илүү хөөрх юм байна гэдэг юм уу? Нийгмийн нэг юм одоо нийтээр хүлэмжшэрд байгаа өнцөг юм уу? Тэнгүүд тэр нэг юм хэмжүүр шүү дээ, нийгмийн хэмжүүр. Яг юм зүгээр дээрээсээ доош ингэ хэмжицсэн. Тэр хэмжүүр өөр асар хурдтай өөрчлөгдөж байна.
Яг юуг хөөрхөн гэж харах юм, юу гоё гэж харах юм, юу кул гэж харах юм. Тэгэхээр бид нар хин нэгэнтэй өөрийгөө харьцуулах юм нэг нийгмийн сонин юм уралдаан шиг юм биш үү те. Одоо машин тэрэг юу ч үгүй нэг юм одоо юм өөртөө яагаагүй юм да. Им юмар хөөцөлдөх юм бол амар хэцүү билээ. Хүн ер нь бол яг им юмар хөөцөлдөх юм бол айгүй хүндрэлтэй юм бэл. Жохон байж байгаа л нөгөөд нь кул биш болчихдог ч юм уу те. Ерөөсөө ингээд хүн хизээж тэнчэнээс юм дүүрэн амьдрах өөрөө үсгүй юм билээ. Бизнес хийсэн бай, ажил хийсэн бай, сургууль сурсан ч бай, юу ч хийсэн бай хамаагүй юм билээ. Тэгээ би саяхан нэг уулзж агаад нэг forex хийдэг найзтайгаа, trade хийдэг найзтайгаа уулзаад бас энэ талаар ярихгүй. Одоо амар гоё үнцэг хуваалцсан. Бид хоёр ингээд яаж ер нь ингээд одоо хөшөр forex гэд хийдэг хүмүүс ашиг болд юм бэ гэдэг асуултыг би тавьсан. Тэгсэн чи ерөөсөө ингийн нь ерөөсөө л ханшийн зөрүүн дээрээс савлгаан дээрээс мөнгө олдгоо. Одоо жишээ нь евро, доллар тэ одоо тэдэн 4100 байж байгаад энийг би унна гэх юм бол уннаа гэд. Тэгээ би асуухгүй. Ер нь хин яг энэ доллар, евро тэ мөнгө алт гэдэг юмны төгрөг гэдэг юмны үн цэнийг тодорхойлоод байгаа юм бэ гэсэн гэж асуусан чинь ерөөсөө тийм тодорхойлоод байгаа юм байхгүй. Ерөөсөө л үн цэн итгэлцэл гэж байгаа. Итгэлцэл буюу евро үн цэнтэй гэж бид итгэж байгаа учраас л еврог үн цэнтэй гэж итгэж байгаа гэж байгаа юм. Тэг би амар сонирн бодолд авцснаа. Ямар сони юм бэ? Тэгэхээр чи ингээд мөнгө гэдэг юм чи ер нь бол яг үнэндээ нэрэл бид нар мөнгийг үн цэнтэй гэж бодож байгаа болохоор мөнгө ч үн цэнтэй юм биш бо итгэлцэл юм гэж бодсон байхгүй. Тэгээ араас нь надад хэлсэн юм нь зах зээл гэдэг зүйл оршихын тулд хүн болгон өөр байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр би төмөс тариалдаг хүн байлаа. Чи төмөс тариалдаг хүн байлаа. Надад төмөс хэрэггүй байхгүй. Яагаад тэгэхээр төмөс байгаа учраас. Тэгэхээр би луунтай хүнийг хайх хэрэгтэй болно гэж. Би загас барьдаг хүнийг хайх хэрэгтэй болно. Тэгж би солино. Тэгвэл мөнгө гэдэг зүйл үүсгэхээс өмнөсөн тийм байгаа шүү дээ. Бид баартрал амьдэрдэг гэсэн. Хүн дөөлхтний түүхийн бараг 80% нь ч гэлөө бидэрт юм мөнгө гэдэг юм хэрэггүй байдаг гэсэн. Тэ? Зөвхөн баартрал явдаг гэсэн. Тэгэхээр би бусдаас өөр байх хэрэгтэй болчихдог. Таач бусдаас өөр байх хэрэгтэй болчихдог. Би өөртөө байхгүй юмыг хайж байгаа ш нэгсэндээ. Тэ би өөртөө байхгүй юмыг хайж байгаа. Би худалдаж авч байгаа мөнгөөр худалдаж авч байгаа зүйл надад байхгүй зүйлийг би авч байгаа. А хүнээс би надаас хин юм худалдаж аваад байхлаа тэр хүнд байхгүй зүйлийг хүн надаас худалдаж авч байгаа. Тэгэхээр чин айгүй чухал зүйл нь би өөрөөрөө байх нь буюу өөрийнхөө хийж чаддаг юмыг тулгах нь буюу надад байгаа зүйлээ би мэдээд дотгошоохоо өнгийгөөд өөрийнхөө тэр давуу талуудыг гаргачих юм бол хүн нэгсэндээ солилцоо хийхдээ буюу маркет хийхдээ ингэхдээ амар сайн болох гэдэг нь шүү дээ. Нэгсэндээ солилцохдоо энэ зах зээл дээр. А тэгэхгүй бид хэдийн бас гаргадаг алдаа өөрсдийнхөө цаг хугацааг, өөрсдийнхөө энергийг өөр хин нэгний амьдрал дээр тавиад идэг. Өөрийгөө босгохын оронд. Өөрийнхөө бизнесийг, өөрийнхөө урд байгаа би энэ амьдрал энэ аяллаа үргэлжлүүлэхийн оронд, босгохын оронд өөр хин нэгний амьдрал дээр би цаг хугацаа цуулаад шүү дээ. Тэр нь амар тэнэгэн байгаад шүү дээ. Нэгсэндээ. Тэгэхээр энийг би сүлээд аюух ойлголоо. Тэг хүмүүсийг чинь би ажиглаад харангууд иймэрхүү асуудалтай хүмүүс байдаг юм байна. Тэгээд хэрэг болох байх гэдэг үүднээс өнөөдөр би зүгээр юм гоё зүгээр л энгийн бичлэг хийж гин. Тэгээд хэрэг хүмүүс мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хэрэгтэй хүнд бол хэрэгтэй байх гэж амар найдаж байна. Тэр дээр нэг аюу эдийн төвлөж авсан юм. Би энийг зүгээр гоё хүрхчий гэж бодож байна. Тэр юу байсан бэ гэхлээрээ бид гэж ерөөхдөө бол хүмүүс ямар бас юм өвчин шиг юм аягүй өвчин шигч байх юм одоо сэтгэл зүйн юм одоо асуудлаар зовдөг гэхлээр импостер синдром гэдэг ойлголт байна. Импостер синдромд би нөгөө яг нэрийг марчдаг. Давхар нэг ийм ойлголт байд юм байлаа. Тэнд юу гэсэн үг вэ гэхлээрээ англиар inability to internalize our strength and our accomplishment гэж байгаа байхгүй. Юу гэсэн үг вэ гэхлээрээ өөрсдийнхөө давуу тал болон өөрсдийнхөө хийсэн тэр амжилтуудыг internalize гэдэг чинь бүр дотошоо оруулаад хүлээн зөвшөөрч чаддаггүй гэсэн үг. Үргэлж одоо хин нэгэн таныг магтангууд ч юм уу даваатлаж хэлэнгүүт за тоглож байгаа бол гэдэг нэрнгээсээ бишүүлгүүдээ гэдэг ч юм уу те. Өөрийнхөө тэр мундаг хийсэн зүйлүүдийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс. Одоо чинь би бол яг ийм байсан бохоггүй. Би өөрөө амар анзаарсан. Хүмүүс намайг магтангууд ч юм ингэнгүүт нэх зөв тоглож байгаа бол гэдэг ингэж байгаа бол гэдэг. Ерөөс нэг юм жинкнээсээ хэлж боддгоо байсан. Тэгээ анзаарсан чинь жинкнээсээ байсан бохоггүй. Тэг яагаад би энийг ингэж амар яриад ийн гэхлээрэ эрдэмтэй хүн дараа их мөрөн дөлгөөн гэж үг аа. Энэ миний бүр хамгийн дургүй өгүүлсэн. Яагаад тэгэхээр эрдэмтэй хүнийг хүн дөлгөөхөн байх гэдэг нь шүү дээ. Их мөрөн дөлгөөн бай гэдэг. Тэгэхээр чи эрдэмтэй хүн дөлгөөн байгаад хар чи ямар хүмүүсийн дөлгөөн биш болоод ингэж ардалцах уу гэж бодохоор эрдэмгүй хүмүүс болох гэдэг надаа. Тэгэхээр зүгээр хүмүүс өөрсдийнхөө хийсэн мундаг чаддаг зүйлийг чи мундаг чаддаг бол дугаавэ гэж бид нэр програмчсан байгаа байхгүй. Нэг бодлоо. Чи мундаг юм байна. Чи тоонд сайн юм байна. Англид нь сайн байна. Наатахаараа бити ингэ яагаад бити ингээд надад гайхуулаад бити маяглаад тэгээд дараг гэдэг байгаа байхгүй. Тэгээд би судалгаа хийсэн.
Тэр яг ямар их сургуулийн блэ судалгаа хийсэн. Тэрэн дээр нийтдээ нэг их сургуулийн 50 шиг үйл оюутнуудад IQ-гийн тест аваад IQ-ний тест авсан чинь нийтдээ хамгийн сайн авсан хүүхдүүдээс нь заа чи өөрөө хэд авсан бэ гэж асуусан байгаа. Тэгсэн чинь тэр тестэн дээр сайн авсан хүүхдүүд нь өөрсдөө ерөөсөө сайн авсан гэж бодоагүй. Би яг хөө дундаж л авсан баг. Оо яг хөө ингээд гайгүй л авсан баг гэж бодсон баг. Тэгээ харин муу авсан хүүхдүүд нь болохоор би өстө алдсан баг топ 10-д орсон шүү, топ 5-д орсон шүү гэдгсэн гэж байгаа. Тэгээд тэрүүг юу хэлтээд маш олон группүүд адилхан нэгээд зав гэж. Хамгийн өндөр авсан хүүхдүүд өөрийгөө амар дараад исэн гэж байгаа. Тэгээд энэчнээс судалгаан дээрээс юу гэж үзсэн гэсэн чинь ухаантай хүмүүс буюу ер нь ямар нэг юм хийж чаддаг хүмүүс өөрийгөө би онцгой биш юм байна. Хүн болгоно надад адилхан юм байна гэж боддог гэж байгаа. Эсвэргээрээ нөгөө нэг IQ муутай хүмүүс буюу жоохон тэнэгдүүч юм шиг хүмүүс би IQ муутай гэдэг чинь мэдэхгүй хэмжээний өөртөө ихтэй байдаг. Гэхдээ яг амьдрал дээр гараад ирэхээр тэр өөртөө ихтэй байдал нь өөрөө зориг болчихж штэ. Зоригтой байдал нэг юм айх айц байхгүй шууд дайраад явчихдаг. Өөрийгөө дардаггүй, илүү эрсдэл үүрдэг ч юм уу. Тэнгүүд энэ магадлалын онолоороо бодоод үзэхээр арай тэр хүмүүс нь амжилтанд хүрч явах бас магадлалтай болчихно гэж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн би энийг юу ярих гэдэг гэхээр импостер синдром буюу танд ямар нэгэн өнгөрсөнд хийж чадсан маш их скиллүүд ур чадвар байгаа. Хэдэн настай байж болно, ямар ч бизнес хийдэг байсан байж болно байгаа. Тэгээд тэрийгэ гол нь би хин нэгэнтэй харьцуулахаар амар утгагүй болчихж байгаа юм. Тэр харьцуулахт нь өөрөө. Харьцуулах тэр measurement буюу хэмжээд байгаа багаж нь нийгмээс нь өгсөн нийгэм тогтцсон балаа ойлголт байгаа даахгүй. Яг ийм л бол одоо нэг манай систем биш үү хүмүүс хүүхдүүдийг ухаантай зөвхөн математикаар хэмждэг балаа юу бас байлаа шүү дээ. Тэрнтэй адилхан тим нийгмийн хэмжүүр байгаа даахгүй. Энэ хүн ийм биш болвол чи мундаг биш. Тэгмүүдээ хүн тэр нийгмийн нэг юм сонир хэмжүүр шиг юмд өөрийгөө харьцуулах гэж үзэнгүүд тэнцэнээс хямралт үүсдэг юм бэл. Тэгэхдээ эсрэгээр амар тэнэг нь тэгж гадагшаа төвлөрөх биш зөвхөн та дотгошоогоо төвлөрөд өөр төрөө төвлөрөөд дотгошоогоо өнгөгээд миний давуу тал юу юм би юундаа сайн би юу юм яруугаан гэдэг дээр төвлөрөөж явах юм бол зах зээлийн хуулиараа та өөрийгөө ойлгоцсон өөрийнхөө нийлүүлдэг юмыг мэддэг учраас тэнцэнээсээ даапалаад зах зээлд маш үнцэнтэй хүн болох боломжтой болчих жоох. Гэтэ тэр үнцэнтэй хүн болох нь гаргалгаа нь хаанаас эхэлж ийн гэхээр та өөрийгөө хүлэмж өрөх сайнтай муутай. Тэгэхээр би түрүүн ихний илсэн зүүр үгүй шүү дээ. Grass is always greener on the other side гэдэг. Энэний дараагийн хувилбар нь мэдсэн дотоод хэлбэр нь бол шин grass is greener where you water it гэдэг үг. Өвсийг хаана усалж гин тэр нь илүү ногоон байна. Услан гэдэг нь юу гэсэн үг гэхээр таны анхаарал, таны цаг хугацаа зарцуулж гин тэнд илүү ногоон байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ та өөрийнхөө анхаарлыг, өөрийнхөө цаг хугацааг бусад хүний амьдрал руу, нийгмийн амьдрал руу, өөрийнхөө удирдах чадахгүй зүйлүүд рүү төвлөрүүлж байгаа бол тэр л гоё юм шиг харагдана. Тэрний оронд өөрийнхөө цаг хугацаа, өөрийнхөө анхаарлыг өөрлөгөө өгөөд өөрийгөө босгох тэр өөрийнхөө юмыг босгох тэр төвлөрөх юм бол харин чин урах юм шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусгаж байна. Би өнөөдөр зүгээр яг энэ талаар аюу олон хэрэг болчих واخ гэдэг үүднээс яг энэ бичлэгийг бүр хиймээр байж байгаад яг хийж байна. Тэгээд дахиад би сүүлийн 1 минутын хугацаанд базах юм өнөөдөр бүх юмыг базаад тэмдэглээд авъя гэж бодох юм бол импостер синдром гэдэг юм бид нар тодорхой хэмжээнд байдаг. Энэ бол бүр ингээд байдаггүй юм бол гэж байдаггүй. Үндсэндээ л өөрийнхөө давуу талууд өөрийнхөө хийсэн тэр амжилтуудыг энэ бол жинхнээсээ биш нэг маад таарчлаа гэдэг байдлаар хүлэмжшэрх гэсэн үг. Тэгээ яг үнэхээр би сайн биш гэж одоо өөрийгөө би ийм сайн биш гэж итгэдэггүй гэсэн. Тэгээд энэ хаанаас үүсдэг вэ гэхээр бусадтай харьцуулснараа. За тэр нэг ямар нэгэн байдлаар энэ хүн ийм тэр хүн ийм гэдэг байдлаар харьцуулснаас үүсэж байгаа. Тэр харьцуултынх нь багч нь тэр хэмжүүрүүд нь хин өгöd байгаа юм гэхлээр амар утгагүй хэмжүүрүүд байгаа. Зүгээр нийгмээс нэг юм өгсөн бид нар 70 хумсрын төвшөнд байтна юм сонин хэмжүүрүүд байгаа. Тэр хэмжүүр рүү яваад хахаар бид нар өөрсдөө алдчихж байгаа. Өөрсдөө цаг хугацаа зарчуулж чадахгүй болчихж байгаа. Тэнгүүж яаж юм гэхлээр дахиад зах зээлийнхаа хуулиар та ер нь бол хэрэггүй болчих гээд байгаа. Тэгэхээр ерөөсө бүх юм дотроос эхлэлтэй та дотор өөрийнхөө давуу тал өөрийнхөө тэр хийж байгаа зүйлүүдийг гаргахаас эхлэлтэй. Тэгээд ингэж ижил бидэд яг одоо жишээ нь одоо эдийн засгийн төвшөнд бизнесийн төвшөнд ярих юм бол би дэвтэр зардаг хүн бай, дотор борлуулдаг хүн бай, танаас юм аав шүү дээ. Тэгэхээр бусдаас өөр байх нь өөрөө буруу зүйл биш. Харин ч эсэргээрээ би бусдаасаа өөр байж, юник байж энэ зах зээл дээр та энэ зах зээл чинь нэг амьдрал өрнөх гээд шүү дээ. Тэгэхээр яа бусдаа битээ харьцуулаарай. The grass is always greener on the other side. Энэ бичлэг таалагдсан бол лайка дараад, subscribe дараад тэгээд ямар сэтгэл төрсэн комент зөвлөдөгөө манайхаа. Бүгд амжилтсыг